Нэг хоёр Миндлэрээ яти. Hi baby, stay. Okay. Сэмэцгэнэ энэ өдрийн мэндийг хүргэе. Окидигийн коуч Окигийн подкастын дараагийн дугаарт нь давтай морил. Сая Play Academy-га хийгээд цуслан дээр явж байхад хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэгээд манай зарим нэг players-ууд манай хүүхдүүдээс би өөрийнхөө энэ одоо хийж байгаа энэ подкаст янз бүрийн email дээр санал авсан. Тэгсэн чинь надад нэг илэрхийлсэн нэг зүйл нь юу байсан бэ гэсэн чинь хүүе тантай уулзахынхаа өмнө би юу гэж боддог байсан бэ гэхээр тантай уулзсан та амар serious амар юм загинсан аюу тийм чухал хүн амар тийм сериосны хүн байх болов уу гэж бодсон чинь үгүй юм ба штэ та чи 6-аатай хүн юм ба штэ гэж хэлсэн. Тэгээд аюу тэрийг тийм одоо реакц гаргасан хүмүүс аюух байсан. Бүгдээрээ аюу залуу хүмүүс ихэнх нь намайг тэгж боддгийм байх гэдэг би ойлгосон. Тэгээд тэдний өгсөн манай залуучуудын надад өгсөн зөвлөгөө нь өөрийнхөө энэ зөвхөн энэ яриад байдаг сэдв биш. Зөвхөн эрүүл мэнд коуч энтер гэдгээс гадна бас амьдралынхаа бус хэсгийг бас харуулаач тий. Тэгвэл зүгээр байж магадгүй гэсэн. Саналыг надад хэлсэн. Тэгээ би та хэдээс бас өнөөдөр асууч та хэд юу гэж бодож байна. Би тэгээд тэр утгаараа юмаа жоохон өшөө нээлттэй, өшөө энгийн болгож хийж үзүүл ясаа. Зарим нэг нь магадгүй under productionтэй байж болно. Гэхдээ зарим нэгийг нь илүү зүгээр л яг л бүтэн талаа харуулсан байдлаар хийвэл яасан гэдэг ийм санал орж ирсэн бааш. Тэгээ өнөөдөр подкаст би энэ ч гоё чөлөөтэй суугаад хийж байна. Нохотогоо цуг хийн гэж бодсон чинь манай микрофоноос яагаад хийхгүй гинэ наадтай. За өнөөдрийн сэдв болохоор миний ярмаар байгаа сэдв болохоор бүтээмжигдэг зүйлийн тухай өнөөдөр ярих гэж бодлоо. Тэгээ ер нь амжилт гэдэг зүйлийн тухай. Мэдж байгаа бол одоо би энэ жил энэ оны 11 сард 40 хүрэхж байгаа. Ихэнх хүний хувьд айгүй том амьдралын нэг тэмдэг тийм ээ 40 гэдэг амьдралын нэг юм даваа шиг юм шиг айгүй олон манай үеийнхний хувьд бас нэг бид нэр бас нэг юм амьдралын нэг дараачийн нэг юм том үе рүү орж байгаа юм шиг мэдрэмж айх гардаг. Залуу хүмүүс сонсохороо ямар хөшөө юм бэ гэж боддог. Хөшөө хүмүүс нь ботхороо ямар хөөрхөн залуухан өстэй сайхан жил нь вэ гэдэг ч юм уу. 40-тэй хүмүүс нь өөрсдийгөө ихэвчлэн яана би явж шүү гэж боддог. Ийм нэг сонирхолтой жил ирж байгаа. Тэгээд энэ жилийг бодоод би нөгөө угаасаа коучнийхаа хувьд хүн болгон зөвлөдөг зүйл нь таны амьдрал зориг байх ёстой, зорилт байх ёстой, нэгin юм руу та тэмүүлж явах ёстой. Угаасаа тэгдэг зүгээр тэрийг шинчлээд олчих хэрэгтэй байна. Яг гэвэл тэр чинь бидний дотор байдаг хамгийн хүчтэй өөрийгөө одоо хөгжүүлж өсгөж авч явах хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэгэ гэж ярьдаг. Тэнгуут чинь зорилт гэх тэнгуут бид нар богино хугацааг ярьдаг, дунд хугацааг ярьдаг, урт хугацааг ярьдаг. Тэгтээ ер нь хараад байх нэ хүн гэдэг амьтны хамгийн тунгалгаар төсөөлж чадаж буй алсын цэг нь тэр хүний алсын зорилго юм байл. Дахиад хэлье да. Аливаа хүний хамгийн тунгалгаар, хамгийн кристаллар гэсэн үг те хамгийн тодтолтойгоор төсөөлж чадж байгаа хамгийн алсын ирээдүйн цэг чинь таны алсын хараа юм байлээ. Зарим хүмүүс тэрийг зөвхөн 2 жилийнхаа дараахыг л өндөр магталтайгаар төсөөлж мэдэрч чаддаг. Зарим хүмүүс 5 жилийн дараах руу орч чаддаг. Зарим нэг зөвүүн гарууд нь 40 жил, 50 жилийн дараахыг бас тэгж мэдэрч чадж байгаа. Яахаргүй төлөвлөлт алсын хараа энтер гэдэг тэр ирээдүг зөвгнөх тэр булчинг ажилуулж явах нөхцөлд хүчтэй болох тусмаа та алсын хараагаа өшөө алсад тавих чадвартай байдгийм байна гэдгийг одоо ойлгосон. Тэгэхээс энэ нэг зүгээр хийсвэрээр би 20 жил 30 жилийн дараа гэж ярангууд яг хийсвэр хэвээрээ үлдээд зүгээр нэг бодолтын дасгал болж үлдээд гэхдээ нөгөө бидний яриад байдаг яг өөртөө жанжин шугамыг үүсгэж байгаа ажил биш болж хувирдаг итгэл өмшил байхгүй байдаг хөтлөлт холбоос тэр цэг рүү байхгүй дээ яа тэр цэг нь жинкнээсээ мэдрэгдэж гарч ирсэн цэг биш байдаг. Алсын хараа гэдэг юм гяс орж ирээд сая замаас зүрөө ярьчлаа шүү. Гэхдээ энэ аягүй чухал гэж бодож байна. Яа тэгэхээр
Тэгээ коучнийхоо асуулт та хэдээс өнөөдөр асууж байгаа асуулт чинь таны хамгийн тодорхой, хамгийн тунгалгаар, хамгийн гоё юм детальтайгаар төсөөлж чадж байгаа хамгийн алсын цэг чинь хэр хол вэ гэдэг асуултыг асууж өөрөө дотроо бичиж үзээрэй. Тэгээ хэрвээ тэр чинь жилийн дотор байвал тэрийг сунгах хэрэгтэй одоо ажиллаж эхэл. Тэгэхгүй бол хүн урагшаа чиглэсэн цэг маань алсыг байх тусмаа тэрнээс тэр цэг хүртэлх юмд бид нэр илүү төвчээртэй, илүү хандаж чадна. Ихэнх хүмүүс яаж чаддаг вэ гэхээр тэр нөгөө харж байгаа цэг нь инүүхийн төрсэн. Тэгээ тэрийгэ зогчоод дараа нь дахиж урагшаа татсан тэр зорилт гэдэг энерги байхгүй болохоор голдоо гацаад тэгээд унаж бүтэлгүй байдалд ордог. Миний тэр нь 45 насны цэг байгаад байгаа. Эхлээд бол хиймлэр үүсгэсэн би. Гэхдээ дараа нь яасан бэ гэхээр би төсөөл гаргасан байсан. Тэр 45 насныхаа төсөөллийг. Би ямар амьдралын хэм маягтай хүн болно гэж бодож байгаа. Би өдөр болгон юу хийдэг хүн болно гэж бодож байгаа. Миний тэр үед амьдралд үнэлдэг зүйлүүд нь юу болцсон байх вэ? Тэр үеийн хүн одоо хүний хоёрын хоорондын үнцний ялгаа нь хаашаа болж байгаа вэ? Би өдөр тутам миний төв мэдрэлийн систем нь юуны төлөө санаа зовдөг, юуны төлөө санаа зовдгүй хүн болох мэт. Гих мэтийн асуултуудыг би асууж байгаад өөрөөсөө 45 насныхаа хувилбарыг толгоонд бий болгосон. Амьдралаа миний алсын хараа гэсэн үг. Одоогоор харж байгаа. Хамгийн тодор харж байгаа 45 насны цэг. 50 руу надад төсөөлөл байна. 10 жилийн дараах гэсэн үг. Тэгтээ амтлагдааг байна. Төсөөлөл байна. Удахгүй би 50-ыг амталж чаддаг болно. 55 руу орно, 60 руу орно. Ингээ хөөгөө явчих болоо гэж. Дасгал хийж байгаа болохоор би сайжирна. 45 одоо мэдэрч чадж байна, 50-ыг би мэдэрч чаддаг болно. Тэгж байгаа 55-ыг мэдэрч чаддаг болно. Гэх мэтээр явна. Тэгж байгаа би аяанда миний 30 жилийн дараах зорилго энэ төр гэж ярьж чаддаг юм болох. За тэгэхээр би болохоор өөрөө төсөөлсөн янз янзын асуултын хэмжээгээр тэр нэг төсөөлөл айгу тодорхой болгосон. Тэгчээд би хамгийн гол нь тэр төсөөлсөн тодорхой болгосон төсөөлөлтөө би итгэж байна уу гэдэг тестийг өөрөөсөө айгу их авч байгаа. Гэхдээ яг ингэж байнгу чи яг үнэхээр аз жаргалтай байж чадах юм уу? Гэхдээ яг ийм амьдрал хэм маягтай болчоод ингэсэн хойноо чи ингэ хийж чадах юм уу? Чи одоо чинь өнөөдөр ажиллаж байгаа энэ төслөө чи дараа жил энэ ингээд зорилтынхоо дагуу болонгоо тэрийг хасах хэрэгтэй юм байна. Зарим нэг юмыг болиулах хэрэгтэй юм. Тэгэхээр яг тэр болиулсныхаа төлөө чи сэтгэл хангалуун байж чадах уу гэдэг асуултыг тэр хувилбараас орж байгаад өөрөө ингээд толгоор орж байгаад асууж үзэж байгаа гэсэн. Хэрвээ хариултууд нь тийм штэ гэж байгаа бол хөөе би энэ 45 насныхаа хувилбарт итгэж эхэлж байна. Итгэж байна. Энэ чи би муу юм байна штэ. Энэ яг миний зорих ёстой, тэмүүлэх ёстой өдөр болгон ингээд тэр чиглэлүүл харах ёстой юм. Ирээдүйн халсын хараа маань муу юм байна штэ гэсэн. Тэгээд би одоо тэр лүгээ хүсээгүй миний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, зарцуулж байгаа анхаарлын чиглэл, сонсож байгаа үгнүүд, үнцнүүд, мэдэрч байгаа таашаалууд, мэдэрч байгаа хориотой муухай зүйл энэ бүгд яад эхэлтийн гэхээр хүний амьдрал, хүний физиологи, хүний тархилгоо чинь нийлээд таны тэр чиглэл рүү таныг тавьж эхэлдэг. Тэр чиглэл рүү чинь л бүх юм чи бүтээж эхэлнэ. Одоо энэ дотор тэгээд хүний тархины дотоод янз янзын бүтц жанжин шугам байгаа бол тэр лүгээ явах чадвартай байдгиймаа гэдгийг баталчихсан шинжилгээ ухааны олон зүйлүүд системүүд нь батлагчихсан. Миний нэг өвхтлээ яриад байдаг төв мэдрэлийн систем гэдэг зүйлийг чинь ард нь тархины орчуулж буй зөв буруу гэдэг үнэлгээ байгаа болохоор өнөөдөр та тайван байж чадах уу, энэ амьдралтай сэтгэл хангалуун байж чадах уу, эсвэл энэ амьдрал ч гэсэн зовсон, сарнсан, санаа зовсон хэвээрээ байх уу гэдгийг тодорхойлж байгаа юм байна. Тэгэхээр хэлгээд байгаа зүйл янжин шугамч зугаараад ирэх юм бол амьдралын бүх зүйл чинь одоо тийшээгээ чигэж эхэлт юм байна гэсэн. За тэгэхээр миний 45 насны хувилбар нь ихэнх хүмүүсийг бодвол би тэгээд энийг би өмнө хэлжсэн санагдаж байна. Тэгэхээр миний тэр алсын хараа нь болохоор юу вэ гэхээр би нэг иймэрхүү амьдрал төсөөлөд байгаа. Би угаасаа стартапууд болон технологи гэдэг зүйлтэй зууралдах ёстой хүн юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл тэнчэнээс би яг үнэхээр амьдрал нэг бидний нэг мэдэрмээр байдаг нэг мэдрэмж байдаг гэдэг нэг гайхшрал гэж ойлгож байна. Гайхшрал гэдэг зүйлийн их сурвалж бензин нь миний хувьд энэ технологи хийж байгаа стартапууд байдаг. Энийг хийж байгаа хүмүүсийн
тэр энерги нь юу яригддгийг гэхэлэр бүчрэхгүй асуудлыг олж хараад тэрийг бүтээхийн төлөө галзуу юм шиг дайрдаг хүмүүс. Энэ бол ерөөсөө гайхшил. Хүмүүсийн гайхшиллыг дандаа анзаарах, хүмүүст гайхах тийм гой боломжийг олгосон энэ vocation утга учир бүхий ажил болохоор би энийг бол угаасаа дандаа хийж байгаа. Тэр ажилдаа би өөрөө үүсгэн байгуулагч болоо явах уу, хажуугаар нь явах уу энэ гэдэг дээр одоо би нарийн тодорхойлж. За хоёрт нь болохоор би энэ юм сурах, юм бүтээх гэдэг зүйлийг юм болгомоор байна. Бүр яах аргагүй. Тэгэхээр би яаж утсан манай тэр нөгөө Play Academy гэдэг одоо энэ сургууль маань бол миний бүр алсын айгүй том харагдаж байгаа. Одоо мэдрэгдээ 5 жилийн дараа гэхэд бид 3 улсад төвтэй салбараа нээчихсэн байх болно. Бид нар зүгээр 10 жилийн сургуулиас хайлангуудаа буцаагаад бүх насан туршийн сургалтын горим руу орж эхэлнэ. Бидний технологиг айгүй гоё хөшөөрөгж жагаад сонирхолтой боловсролыг илүү богино хугацаанд илүү чанартай амьдралд хэрэгтэй боловсролыг олгодог. Нөгөө талд нь болохоор өнөөдөр амьдраа явж байгаа хүмүүсийг яг өнөөгийн нийгэмд мөнгөтэй мөнгөгүйгээр хэрэгтэй болгож өгдөг тэр амьдралын чадварыг суулгасан мэтийн юм сонирхолтой юм боловсролын гэдэг тодорхойлтыг шинээр тодорхойлсон ийм бүтээх юм байна гэдэг нь бол миний бүр яхахгүй хоёр дахь зүйл нь болж. За тэгээ энэнийхээ хажуугаар сурж байгаа зүйлийг хуваалцах зорилгоор ном бичдэг хүн баймаар байна. Тэгээ бусд нь бол ерөөсөө амьдралын юм аяг гэр бүлтэй тэр гэр бүл рүүгээ илүү аль болохоор цагаа зарцуулсан. Тэгээ би энэ болгоныг хийж явахдаа ингээ олон юм хийж байгаа юм шиг сонсогч байгаа боловч миний харж байгаа байдал нь би 7 хоногт 20 цаг л ажиллах юм байл. Энэ болгоныга. Би зөв хийж сурах хэрэгтэй. Зөв багтай ажил сурах хэрэгтэй. Багтайгаа зөв ажил сурах хэрэгтэй. Өөрийнхөө цаг хугацааг хөшөөрөгдөж сурах хэрэгтэй. Гэхдээ миний 45 насны төсөөлөл тэр байна. Баялаг мөнгөний хувьд нэг тоо байгаа. Гэхдээ тэр тоо тийм амар тоо бол биш. Хоёр оронтой сая долларын хэмжээнд яригдчихэж байгаа. Тэгэн гутаа юу хэрэгтэй байшин баялаг одоо үйл хөдлөлийн төлөвлөгөөнүүд дотор нь байгаа юу? Мэдээч хэрэг байгаа. Гэхдээ дахиад хэлчихье. Би тийм улаарч дараачийн unicorn үгүй тэр бумтан долларын тэр бумтан болох тийм хүсэл надад бол байхгүй байна. Тэрний хооронд би юу болдог бол дэлхийн бүх улсаар аялж үзмээр байна, тийм ээ. Гэх мэтийн. Тэгэхээр за миний төсөөлж байгаа зүйл энэ байна гэж бодлоо. За одоо та ч гэсэн яг ингэж ил төсөөлж чадах уу гэдгийг би танаас асуух гэдэг шүү. Гэрийн даалгаварч тийм ээ. Өөрийнхөө хамгийн тодор мэдэрч чадж байгаа, харж чадж байгаа тунгалаг тэг мэдэрч чадах юм бол одоо супер. Саяны миний ярьсан зүйлүүд тэгээд амьдарч байгаа газар нь битэр Шамонигийн Францын Шамони гэдэг тосгонд амьдардаг хажуугаар нь битэр Монголд байдаг газартай хөдөө бас газар байшинтай Бутанд бас нэг тийм уулан дээр нэг гоё юмтай тэг ингэж л амьдардаг өвлийн бит хоёрын өвөлдөө жилдээ 2хан цаг хайгуу чухал тэр 2 цагийг бид нар хамгийн аз жаргалтай өнгөрүүлэхдээ дандаа хичээдэг 2 цаг байгаа. Нэг нь болохоор өвөл буюу битэр гуулан дээр цанаар голох би сноубординг хийгээ явах бол бит хоёрын танилцсанаас хойш жил болгон хийсэн юм бит хоёрын аюу чухал өвлийн цагийг бит хоёр зугаатай байлгах. Хоёр дахь зуны цагаар нь болохоор энэ одоо үнэхээр үзэсгэлэн энэ газар нь их орон энэ улс мундаг улсуудад төрсэн хүмүүсийн хувьд эдгээр улсуудаа ашиглаж байгальд ингэж зам болгон аяллаж цагаа зарцуулдаг. Энэ хоёроо бид төр байнгут гих мэтэр та өөрийнхөө төсөөлж буй тэр өөрийнхөө амьдралын алсын хараагаа зөвхөн мэрэгжил битгий бодоор зөвхөн ажлын битгий бодоор тэр нэг амьдрал чинь таны тэр хувилбар чинь яг та мэдэрч чадж байгаа тунгалаг харж байгаа зүйл мөн гэж. За одоо тэгэнгүүт нөгөө анхны сэдв буюу бүтээмж амжилт гэж юу вэ гэдэг рүүгээ оронгууд миний хувьд хэрвээ би одоо яг ингэж ярьсан шигэ 5 жил 3 сарын дараа гэхэд тэр амьдралын хэм маягийг болгочихсон дараачийн тэр үеэс магадгүй подкаст хийгээ сууж байвал би энэ ч Францын Шамонигээс яг энэ зүйлийг хийгээ явж байгаа гэдэг апдейтэд та иддэг сууж байвал энэ бол миний хувьд амжилт. Тэрлүү хүрчих юм бол надад би супер гэж хэлнэ. Би хүссэн амьдралын маяга 5 жил 3 сард хийж чадсан. Тэгээ энэ гой тогтвортой юм бүтээсэн. Мөрөөдөл биелсэн асуудал. Мөрөөдөл биелсэн асуудал яригч. Хэрвээ би энийг 5 жилээс бага хугацаанд биелүүлчихвэл яах вэ? Вау! Хөшөө мундаг, хөшөө бүтээмжтэй. Хэрвээ би энийг 10 жилийн дараа бүтээвэл яах вэ? Яг энэ хүсэж байгаа энэ амьдрал би бүтээмжтэй юу гэдэг концепт орж байна. Энэ цаг хугацаа гэдэг зүйлийг би дахин яриад миний одоо нэг үлдэх сэдв болж хуураад байгаа шиг байна те. Гэхдээ бид нар нэг цаг хугацаан дээр суурилж тэгээ би энэ Cal Newport-ийн номны танилцуулгыг оруулсан үзэж байгаа. Эсвэл энэний дараа үзнэ. Яг энэ тухай ярьж байгаа.
цаг хугацаанаас болоод хүн бид нэр зарим нэгэ бүтээмжтэй гэж тооцдог, зарим зүйлийг бүтээмжгүй гэж тооцдог. Зарим зүйлийг бид нэр амжилттай байсан гэж тооцдог, зарим зүйлийг бид нэр амжилтгүй байсан гэж тодорхойлдог. Тэрний ард ганцхан байгаа хамгийн хүчтэй зэмсэг нь цаг хугацаа. Хэрвээ би 10 жилийн дараа манай нөхөө Yeti, манай эхнэр, ирээдүйд манай шинэ нөхөнүүд, манай хүүхдүүд гэр бүлэрээ бид нэр 10 жилийн дараа яг тэр амьдралыг босгоцсон бол бас супер гэж хэлэх байсан. Ээж нь гаднаас ирээд манай нөхөө галзуурч байна. Хэрэгсэ. Goodbye. Энэ манай нөхөө чинь манай ээжийнх нь одоо цорын ганц хүүхчүүдээ ихэнх хүний хүүхдүүдээс л их анхаарал авч чаддаг нөхөө байгаа юм да. За тэгэхээр хэлжсэн зүйл буцаад ярианд ороход цаг хугацааны хэмжүүрээс болоод бид нэр өөрийнхөө амжилттай байсан, амжилтгүй байсан. Гэхдээ хэрвээ бид нар үнэхээр тэр хүсэж байгаа зөв зүйлийг мэдэрч чадсан, тэр амьдралын хувилбарыг төсөөлж чадаад тэрэндээ хурж байх юм бол уул нь бол хизээ хүрэх нь хамаагүй сте. Гэхдээ үнэн л дээ тэр лүгээ чиглэсэн 20 жилийн дараа хүрсэн 5 жилийн дараа хүрсэн хоёрын оронд 15 жил яг тэр амьдралаар амьдрах боломж алдсан юм шиг яригдж байна. Гэтэ нөгөө талд нь айгүй гой зүйл нь юу болдгийг гэхээр хүн чиглэлтэй байх үе, тэрлөө хувьсж явах үедээ эн чин гинт цагаан байжсэн хар болж байгаа асуудал ярихдаггүй. Цагаанаас саарл болоод баг багаар өнгөн нэмэгдэж жагаад хар цэг дээр очиж байгаа мартчихлахгүй. Энэ хооронд дахиад сая цэг байгаа, хэднэм тэрбум цэг байгаа мартчихлаа. Тэр хооронд юу болдгийг гэхээр зоригтой хүмүүс яагаад ирч хүчтэй дахин явж чадаад юм гэхээр тэд нар баг багаар гарч байгаа ахицаа мэдрээд ахицаас гарч байгаа тэр гоё тааламжуудыг анализын авч эхэлдэг болохоор өөрөөр хэлбэл сая доллартай болохоос өмнө сая доллар руу мөнгө өгсөж байх үед ч гэсэн тэр мөнгийг enjoy-лж чадж байгаа болохоор сая долларын зорилго гэж тавиагүй бол тэр ийм тууштай ахиц бий болохгүй. Зорилготой хүн бүтээмжтэй байж чаддаг. Тэгээ бүтээмж гэдэг зүйл чинь цаг хугацаанаас хамаараа бид нэр зөв буруу болгочих гээд байдаг боловч юм бүтээж л байгаа бол энерги алгуулдаггүй гэдэг дүрмэл бодоор л гэж магадгүй өнөөдөр сануулъя ярилцъя гэж үзье. Тэгэж тогтохгүй одоо яг ингээд 40 настай үедээ байх хэвээр энэ үедээ 30-д авч байгаа. Ер нь амьдралын юм сонь нухчааны үеэр явж байгаа тийм ээ. 30 хүрч байна, 25 хүрч байна, их сургууль төгсөж байна, ажилд орж байна, хүнтэй сууж байна, 40 хүрч байна. Энэ цэг болгон дээрээ бид нар амьдрал дээр нэлээд томоохон сэгсрэлт орж ирж байгаа болохоор энэ асуултаа л байн асууж үзэх хэрэгтэй байдаг. Амжилт гэж юу вэ таны хувьд? Та яавал өөрийгөө сайн бүтээмжтэй байсан гэж тооцох вэ? Та хиний хэмжүүрээр явж байгаа өөрийнхөө юу хүнийхаараа юу? Та өөрийнхөөгөө энэ бүх тодорхойлтуудаа энэ бүх ботсон арга барилаа та хизээ хамгийн сүүлд шинчилсэн бэ? Хизээний итгэл үнэмшлэрээ яваад байгаа вэ? Эсвэл магадгүй та хинээс энийг сурсан тэгээд тэр хүн чинь одооний таны ирээдүйн чиглэлтэй нийцэхгүй үзэл бодолтой хүн болцсон юм бол тэр хүнээс сурсан тэр бүтээмж гэж юу вэ? Амжилттай хүн гэж хинбэ гэдгийг дахиж нэг асууж шинээр тодорхойлд өөртөө суулгах хэрэгтэй цаг нь бий болцсон юм шүү гэсэн санаа. Энд ч бас гарч ир. Яг л тэр Cal Newport-ийн тайлбар slow productivity. Би тэгээ бодоод байх нэ өөртөө одоо хийх гэж байгаа зүйл нь би маш удаан горим руу орно. Би улаан цайм завгүй харагдах гэж олон юм хийдэг байх тэр юунасаа болно гэж бодож байна өөрөө. Би илүү удаан тайвнаар юмыг хоримтлуулах, тууштай байх гэсэн бүтээмжийн арга барил руу илүү шилжин. Миний хийх ёстой зүйл нь илүү зүйлүүд рүү өсчээд байхгүй, аль болохоор үндсэн хэдэн зүйл рүүгээ анхаарж ажиллаж тэрлүүгээ гол энерги анхаарлаа хөдөлмөрөө зарцуулах нь зөв гэдгээ би мэдэж байна. Тим аргаар явах гэж. За тэгэхээр энэ подкастын асуултууд ойлгомжтой байх гэж байна. Бодож үзээрэй. Бид нэр юуг амжилттай гэж тооцгийг, юуг амжилтгүй гэж тооцдгийг. Хэрвээ та энэ бодлыг олон жил хийсэн хүн байх юм бол энийг бүр ялангуяа хийх ёстой байдгийн билээ. Тэгэхгүй л яагаад вэ гэхээр манай дээг сэтгэл зүйчийн номны гарч ихтэй адилхан мөрөөдөл болгон дуусах хугацаатай. Тэр хугацаанд дуусчих юм уу тэр цэг дээр хурчингууд бид нар болгоомжтой байхгүй бол бид нар олт амжуулсан зүйлээ үнэлж чаддгүй, талархаж чаддгүй, тэгээд хоосон болцсноо мэддэггүй.
Яа тэгэхээр байнгын л зорилго ярьдаг хүн чинь зорилгоо дууссан анзаарахгүй бол хүчгүй нэг юм ингээл яриад байгаатай адилхан болчихж байгаа. Тэгээ бас дээрэс нь бид нар юу ядарсан байдаг болохоор дахиж том цэг тавихаасаа жоохон болгоомжлчихсан байдаг санагддаг шүү. Тэгэхээр ялангуяа иймэрхүү байнга боддог ярьдаг хүн бол дахиж нэг сэргээж үзэх хэрэгтэй л гэдгийг өнөөдөр хэлмээр байна. За ингээ өнөөдрийн подкаст ингээд дуусгая. Асуулт, санал бодол, янз бүрийн зүйл байвал комментс битгий мартаарай. Манай энэ подкастыг анхудаага үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. 7 хоног болгон манай багийн зүгээс 2-3 ширхэг видеогийн сувг дээр оруулж байгаа шүү. Янз янзын хувилбар, янз янзын сонирхолтой зүйлийг оруулж байгаа. Тэгэхээр тэрийг алгасгүйгээр subscribe хийгээ битгий мартаарай. Тэгээд надтай цаг өнгөрүүлсэнд баярлалаа бүгдэнд нь. Баялаар өдрөг байцгаагаарай.